Улаанбаатар хотод 100 кВт-аас дээш хүчин чадалтай 189 халаалтын зуух хэрэглэгдэж байна. Эдгээр нь хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль цэцэрлэг, эмнэлэг, намын байр, цагдаа, халуун ус гэгчлэн объектуудыг халааж жилд 113,364.2 тонн түүхийн нүрс хэрэглэж 33,700 тонн үнс гаргаж байгаа. Энэ нь гэр хорооллын 28,000 орчим айл өрхийн жилийн хэрэглээний нүүрсний хэмжээтэй тэнцэж байгаамаа. Одоо гэр хорооллыг дахин төлөвлөж гин, орон сууцчлуулж гин. Аль болохоор бид нар уурын зуухийн тоог бууруулъя гэж яриад байхад захиргааны өртөг өндөр байна. Нүүрсээ түлээд байя гэдэг энэ асуудлыг бол агаарын чанарын алба энэ зарчим болгож барих нь бол буруу гэж бодож байгаа. Тэгэхээр бид өртөг өндөртэй ч гэсэн цаана ерөөсөө ард түмнийхээ амьдралыг бодож явах хэрэгтэй, ард түмний эрүүл мэндийг бодож явах хэрэгтэй. Өнөөдрийн шалгалтын дээр гол гарч байгаа жишээ нь сургуулийн иргэн тойронд. Жишээлбэл тэр 61-р сургуулийн иргэн тойронд тоосон цэцрийн хэмжээ маш өндөр хэмжээтэй гарч ирсэн гэнэ. Тэгэхээр өнөөдөр хүүхдүүдэд одоо тэр тоосон цэцрийн хэмжээ ингэж өндөр хэмжээтэй гарч байгаа тохиолдолд тэр хүүхдүүдэд учрж байгаа эрүүл мэндийн хор хохирол нь хэр зэрэг хэмжээнд очиж байгаа гэдэг нь ойлгомжтой байгаа. Ерөнхийдөө бол тоосон цэцрийг бууруулах арга хэмжээ бол эхний ээлжинд бид нар зуухнуудтай албан шаардлага хөрвүүлж байгаа юм. Тоосон цэцрийг бууруулах хуурай болон нойтон үнс баригт суйрлуулаач ээ. Нойтон болон хуурай үнс баригт суйрлуулснаар тоосон цэцрийн хэмжээг 60-80 дахин бууруулах ашиг төлөвийн коэффициенттэй гарсан. Энийг бол бид нар өөрсдөө хийсэн юугаар хэмжилтийн дүнгээр бол тогтоосон байна. Нэг талдаа агаарын бохирдлыг бууруулахын тулд мөнгө зараад байдаг. Гэтэл нөгөө талдаа уурын зуухны тоог нэмэгдүүлээд байгаа нь зүйд нийцэхгүй асуудал. Тиймээс байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж нэгдсэн чиглэлтэй болох шаардлага үүсэж байна. Агаарын бохирдлыг бууруулна гэд агаарын чанарын алба гэд байгуулагдчихад хахад харин агаарын бохирдол төр захиргаан бол боломжгүй байна. Нүүрсээ түлээд явъя гэдэг энэ асуудал бол энэ зарчмын байр суурь биш шүү гэдгийг бас хэлье гэж бодож байна. Том асуудлыг том хүчээр шийдвэрлэх хэрэгтэй гэж ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол эрчим хүчний хоцрогдсон системийг шинжлэхгүй бол агаарын бохирдол буурах төлөвгүй байна. Батцэг Үлзий сайхан нар мэдээллээ.